Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд бодвол ер нь боловсруучингийн асуудал айгүй хэцүү болсон. Хагас айгүй ер нь ажиллах хүч дутмаг гээд байгаа. Энэ нь болохоор нийгмийн асуудалтайгаа холбоотой юм шиг байна. Яг одоо мэргэжлийн агрономчтой аж ахуй нэгжүүд маш дутмаг байгаа шин. Гэхдээ бол хөдөө аж ахуй сургууль мэргэжлэр төгссөн хүмүүсүүд яг хөдөө ирээд хөдөө өгөрж гадаа хандахгүй шин. Энэ нь одоо олон хүчин зүйлтэй. Одоо амжиргааны төвшин байр, сав байна, цалин мөнгө байна. Одоо бид нартай адилхан ингээд гадаа хөдөө өгөрж одоо 40 50 жилээр энэ талбай дээр ингэж идэг цаг үе мэн өөр болчихсон. Тэрэг техникийн асуудал маань ч бас өөр болчихсон. Энтэйгээ уюулаад одоо нийгмийн асуудлыг ер нь шийдэх тал дээр төр засгаар сайн бодлого барихгүй бол үнэхээр энэ газар тариалан үйлдвэрлэлд бол өрхөн хүч аюулгүй хэцүү. Тариалангийн талбайгаа бас хамгаалал хийгээд Дорнот аймагт нийт 35 мянган шонг хуваалцагдсан байна. Халах гол маань бас Дорнот аймгийнхаа нийт тариаллын массыг эзэлдэг. Халахгүй сумд 15 мянган шоног аж ахуй нэгжтэй ихэд хуваалцаад өгсөн байна. Малчт маань яг энэ асуудлыг хэд ойлгож энэ ч одоо их олон жил үргэлжилж байгаа шийдэгддэг асуудал. Харин өнгөрсөн жилээс яамнаас бид нарт одоо энэ шон бүрэн одоо манай энэ яг дээд талын төв тариалангийн талбай бол 82 км гадуураа диаметртэй. Тэгээ энэнийхээ 82 км-ийн 42 км-ийн бид нар түрүүнд нь нөгөө нэг төмөр шон уцаар юу татсан байгаа.